Улаан бяцхан 21 жилийн түүхтэй дэвэслэзийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр ээлж дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэн өнөөдрийн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна уу? Эхний мэдээ, дэвэслэз редакцийн бодлогынхаа хүрээнд иргэдээс ирүүлсэн гомдол саналын хүрээнд мэдээ сурвалжлага бэлтэн өргөдөг боломжтой. Тэгвэл энэ удаад Нэхий хотхон Хөгсөвд супермаркетын урд дахь хөдөлгөөн ихтэй авто замд хурц харуулагч гэрлийн дохио байршуулахыг эцэг эхчүүдэд шаардсныг бид сурвалжллаа. Аймгийн хэмжээнд 2026 гарснаас хойш нийтдээ 20 орчим хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Ингээд анхны 7-ны цахилгаан станц маань 2026 оны 6 сарын 15-ны өдрөөс 6 сарын 18-ны орой 00:00 хүртэл тэг зохистой гэж одоо холбогдуулаад анхны 7-ны сүлжээ төрийн өмчт хувьцаат компани маань дулаан дамжуулах сүлжээний 600-аас 800 мм-ийн төв магистрат шугамынхаа хаалт харамтурын цэсээр дээрээс нь Тархуул аймгийн усын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлууд өргөдөл шинжилгээ ажилтай холбогдуулаад төв магистрат шугам дээрээс 31 дугаар оруулалтын огтлогоо авах ажил мөн анхны 7-ны цахилгаан станцын 1-р секцийн өргөдөл хийгдсэн гаргалгааны 600 мм-ийн ашиглалтанд дууссан шугамаа шинжлэх ажил гэдэг нэлийн том ажлуудыг төлөвлөж эдгээр өдрүүдэд хийж гүйцэтгэж байна. Мөн 800, 700, 600 мм-ийн төв голчтой шугамуудынхаа хаалт харамтур болон холбогдох урсгал цэсруудыг төлөвлөгөөр хийж гүйцэтгэж байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Дараагийн мэдээ. Дархуул аймгийн онцгой байдлын газар 70 кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай дронтой олжээ. Энэхүү дрон нь гамшиг ослын үед аслагдсан болон хүрэхэд хүндрэлтэй бүсэд эмнэлгийн хэрэгсэл шаардлагатай ачаа барааг шуурхай хүргэх, эрен хайх, аврах ажиллагааг дэмжих ач холбогдолтой байна. Дархуул аймгийн гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд онцгой байдлын газрын хариу арга хэмжээний чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор 70 кг хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай дроныг 6 дугаар сарын 13-ны өдөр онцгой байдлын газарт хүлээлт өглөө. Дроныг Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга янжмаа онцгой байдлын газарт албан ёсоор гардуулан өгч онцгой байдлын орлогч дарга дэд хурандаа инх насан хүлээн авч талархал илэрхийллээ. Гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс DJI-ийн T70 гэсэн загвар бүхий 80 сая төгрөгийн өртөгтэй энэ дроныг одоо хүлээлгэж өгж байна. Бүү бас саяны хүрээнд. За энэ маань нэг дороо 70 кг-ийн таацтай. За тэгээд ус болон бусад одоо зүйлсийг тээвэрлэж гал унтраахаас гадна хүн хурж болохгүй байгаа эрсдэл нөхцөл байдалд бол бас хурж ажиллах, хоол, хүнс, эм одоо хэрэглэгдэхүүн бусад зүйлсийг хүргэх, хүн тээвэрлэгч гэдэг юм те ийм одоо бас боломжтой ийм дрон юм байгаамаа. Мөн галт өмрийн эрсдлээс сэргийлэх одоо бусад одоо хур ажлын улирлалд үүсдэг нөхцөл байдлыг бууруулахад бас ажиллаж байгаа. Тэгээд энд нь бас нэмэр тус төхөн болно гэж энэ одоо дроныг гардуулж байгаамаа. Энэхүү техник хэрэгсэл нь гамшигын үед шуурхай арга хэмжээ авах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, аврах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм а. Мэдээллийн хөтөлбөр Баяр наадмын товтой холбоотой бэлтгэсэн тодруулга ярилцлагаар үргэлжлэнэ. Дархуул аймгийн үндэсний их Баяр наадмыг зохион байгуулах хорооны дараагаа жавхлантаа уулзаж, 7 дугаар сард болох Дархуул аймгийн болон Дархуул аймгийн 4 сумдын Баяр наадмын товын тухай мэдээлэлд илрүүлэн үзүүлэх бэлэн болжээ. Танд энэ өдрийн мэнд хүргье. За үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. За үндэсний их Баяр наадмын одоо зохион байгуулах хороо маань засаг даргын захирамжаар байгуулагдаад 3 удаа бас үндэсний их Баяр наадмынхаа одоо бэлтгэл ажлын хурлуудаа хийгээд ингээд ажилдаа ороод ажиллаж байна. За энэ жилийн хувьд бол сумдуудаас ирсэн хүсэлтийн дагуу одоо бас аймгийн засаг дарга захирамжаа гаргаж сумдынхаа Баяр наадмын товыг бас тогтсон байгаа. За ингээд Хонгор сумын Баяр наадмыг 7 дугаар сарын 2-3-ны өдөр, Орхон сумын Баяр наадмыг 7 дугаар сарын 3-4-ны өдөр, Шарингол сумын Баяр наадмыг 7 сарын 4-5-ны өдөр ингээд зохион байгуулахаар аймгийн засаг даргын захирамж маань хаалбжаад ингээд сумдууд маань бас Баяр наадмын зохион байгуулахын бэлтгэлдээ орчихсон ажиллаж байна. За Дархан уул аймгийн Баяр наадмын хувьд бол энэ онд одоо Дархан хот байгуулсны 65 жилийн ой тохиож байгаа. За тэгээд энэ зохион байгуулалтын хувьд бол Баяр наадмын дотоодын аялал жуулчлалыг дэмжсэн юм бас онцлогтой 65 бүтээлч ажлынхаа бас дийлэнхийн бас энэ Баяр наадмын хүртэл бас урт хэлбэрээр ингээд зохион байгуулалт яваа гэдэг ийм төлөвлөгөөтэй бас энэ Баяр наадмын комисс маань ажилдаа ороод ажиллаж байна. За аймгийн Баяр наадам маань энэ жилийн хувьд Монгол улсад бас энэ дэлхийн адууны ийм өдөр Улаанбаатар хотод нэгдсэн журмаар зохион байгуулалттай холбоотой засгийн газрын одоо тогтоол гараад
7 дугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Дархуул аймгийн Баяр наадмыг зохион байгуулахаар бид бүхэн бэлтгэл ажилдаа ингээд ороод ажиллаж байна. Тэгэхээр яг аймгийн нээлт 9-нд болно гэсэн үг. Нээлтээ Тий 7 сарын 8-ны өдөр та бүхэн мэднэ. Одоо зарим насны мордын уралдаанаар бас Баяр наадмын хөтөлбөрүүд маань эхэлж идэг. За мөн баярын хурал, за төрийн шагнал гардуулахын ёслолын үйл ажиллагаа маань хүндэтгэлийн концерттойгоо энэ 8-ныхаа өдөр зохион байгуулагдаж, за 9-ний өдөр Баяр наадмынхаа нээлтийг албан ёсоор эхлүүлээ. За ингээд 10-ны өдөр Баяр наадмаа хааж, за Баяр наадмаа бол одоо үдшийн бас цэнгүүнтэй зохион байгуулахаар бид бүхэн бас бэлтгэл ажлынхаа төлөвлөгөөг гаргаад ингээд ажиллаж байгаа. Дархуул аймгийн үндэснийх Баяр наадмын зохион байгуулах хороонд ямар одоо бүрэлдэхүүн ажиллаж байна. За одоогийн байдлаар таас хэллээ шүү дээ. 3-4 ч удаагийн хурлаа зохион байгуулад бэлтгэл ажлаа хангаа явж гин гэж байна. Бас энэ жилийн хувьд та бүхний баримталж байгаа те онцлог юу байна? Юун дээр энэ жил илүү анхаарэ гэж бас бодож байна. Бас тийм ээ энэ 65 гэдэг чинь бас тийм зарим тохиолдолд одоо тэгшаатай юм шиг гэж хүмүүс ойлгоод байна шүү дээ. 65 жил болж байгаа юм чи юун дээр анхаарах гэж байгаа юм болоо гэж иргэд магадгүй сонирхож байгаа. Үүн дээр нь таваас мэдээлэл. За яг би тодруулаад хэлэхэд бол 65 жилийн ойг бол яг тэгшөө гэж тооцохгүй. Яа тэгэхээр одоо нөгөө засгийн газрын тогтоолоор яг ой тэмдэглэх хүрээнд бол тэмдэглэхгүй гэж ингэж ойлгож байна. 10 сарын 17-ныхоо өдөр хотынхон төрсөн өдрөөр бид хүн бас уламжлуулсан арга хэмжээнүүдэд зохион байгуулна. Гэхдээ бид энэ 65 жилийн болж байгаатай холбогдуулаад Баяр наадмынхаа хүрээг бас тэлье гэдэг ийм бас санаачлаг гаргаад, жишээлбэл одоо үндэсний бүхийн барилдаа нэг 256 бүхийг энэ жил барилдуулах. За мөн харваа, шагаа харваа, сур харваан дээр бас тодорхой төрлүүдийг нэмэх, өсвөр насны хүүхдүүдийнхаа бас энэ үндэсний спортод одоо хичээллэх энэ боломж, энэ сонирхох боломжуудаар нь хангаж бас нэмэгдүүлэх. За мэдээж одоо бай шагнал дээр бас тодорхой анхаарал хандуулах. За мөн би түрүүн хэлсэн дотоодын аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр бас хэд хэдэн бас арга хэмжээнүүдийг бид бүхэн бас төлөвлөд ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр дарханчуудыгаа дарханд ирж бас наадамлахыг сонирхож байгаа энэ иргэдийг бол Дархуул аймгийн Баяр наадамд бас ирж наадаасаа гэж ингэж хүсэж байгаа. За мэдээж одоо Баяр наадмын өдрүүдэд үйлчилгээний байгууллагуудын бас үүрэг оролцоо их чухал байдаг. Тэгэхээр энэ үйлчилгээний байгууллагууд дээр бид бүхэн бас тодорхой стандарт шаардлагуудыг тавьж одоо наадамчдад төргөн шуурхай стандартын дагуу энэ амт чанартай хоол хүнсээр одоо үйлчлэх энэ боломжоор нь ханган. За мөн бид бүхэн бас энэ үйлчлэгнийхэн байгууллагуудын тогтчлолтон дээр Баяр наадмын комиссаас бас тухайлан бас анхаарч ингэж ажиллаж байгаа. Нэг ёсондоо одоо үйлчлэгний байгууллагуудын маань гадаад орчин дээр хогны сав, за мөн одоо хиймэл зүлэг дэвсэж бас наадамчаа бол нэг тухтаа одоо үйлчлүүлэх энэ боломжоор хангах. За цахилгааны найдвартай бас хэрэглээгээр нь хангах. Ус одоо бохирын асуудлыг нь бас шийдэх гэдэг энэ үйлчлэгээний байгууллагт одоо үйлчлүүлэхэд наадамчдын одоо бас боломжийг бүрдүүлэхэд бас Баяр наадмын комисс онцгойлон анхаарж байгаа гэдгийг бас дуулгаж хэлье. За баярлалаа. За өдөрч та бүхэндээ энэ жилийн буюу 2026 оны Дархуул аймгийн үндэснийх Баяр наадмын зохион байгуулах хорооны дарга жавхлантай одоо уулзаж Баяр наадмын товын тухай мэдээллийг дэлгэрэнгүй үзүүллээ. Танд мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа, та бүхэнд амжилт хүсье. Хөтөлбөр үргэлжилж байна. Одоо та бүхэндээ Сэлэнг аймаг болон Сэлэнг аймгийн сумдын Баяр наадмын товыг дэлгэрэнгүй танилцуулъя. 6 сарын 26, 27-ны өдөр Алтан булаг сум, 7 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Зүүн бүрэн сум, 7 дугаар сарын 3-ны өдөр Шаамар сум, 7 дугаар сарын 3, 4-ний өдөр Баянгол, Мандал, Сайхан, Түшиг сумдууд, 7 дугаар сарын 4, 5-ны өдөр Жавхланд, Хушаат сум, 7 дугаар сарын 5, 6-ны өдөр Орхонтул сум, Сант сум болох бол 7 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Баруун бүрэн, Ерөө, Орхон, Хөдөр, Цагаан нор сумын Баяр наадам болох нэ. Харин 7 сарын 8, 9-ний өдөр Сэлэнг аймгийн Баяр наадам тус болох юм байна. Төмөсийн мэдээллийн үйлбэр танд хүрч байна. Дараагийн мэдээллийг дуулгая. Дархны дулааны цахилгаан станц төрөмж төвцөд компани ээлжид бүрэн зогсолтын хүрээнд Дархны дулааны сүлжээ төрөмж төвцөд компани төлөвлөгөөт ажлуудаа гүйцэтгэж байна. 2026 оны ээлжид бүрэн зогсолт 6 сарын 14-ний 24 цагаас 18-ны 24 цаг хүртэл үргэлжилнэ. Ингээд Дархны дулааны цахилгаан станц маань 2026 оны 6 сарын 15-ны өдрөөс 6 сарын 18-ны орой 00 цаг хүртэл тэг зогсолтой гэж одоо холбогдуулаад Дархны дулааны сүлжээ төрийн өмчт хувьцаат компани маань дулаан дамжуулах сүлжээний 600-аас 800 мм-ийн төв магистрат шугамынхаа хаалт харамтуурын цэсээр дээрээс нь Дархуул аймгийн усын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлууд өргөдөл шинжилгээ ажилтаа холбогдуулаад төв магистрат шугам дээрээс 31 дугаар оруулалтын огтлогоо авах ажил
Мөн дархлын талааны цахилгаан станцид 1-р секцийн бүрэгдэхүүл хийгдсэн гаргалгааны 600 мм-ийн ашиглалтанд болсон шугамаа шинжлэх ажил гэдэг нэлээд том ажлуудыг төлөвлөж эдгээр өдрүүдэд хийж гүйцэтгэж байна. Мөн 800, 700, 600 мм-ийн төв голчтой шугамуудынхаа хаалт харамтур болон холбогдох урсгал засваруудыг төлөвлөгөөр хийж гүйцэтгэж байна. Дараагийн мэдээ. Усны ослоос өршин сэргийлэх бүү бас нөлөөлөл аян аль бие усаар эхэллээ. Аяны хүрээнд усны ослын талаар бодит орчинд мэдлэг мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулсан байна. Монгол Улсын шадар сайдын 2026 оны 27 дугаар тушаалаар батлагдсан гамшигын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор үер усны ослоос урьдчилан сэргийлэх бүү бас нөлөөллийн аяны нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дархан сумын 3 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах Хараа голын эрэгт амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү аян Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй "За бол заавал хий" хүүхдийн төлөө аяны хүрээнд хүүхэд багчуудыг усны ослын эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой юм а. За та бүгдийн амрыг гэрээ. Онцгой байдлын ерөнхий газар болон Монгол Улсын засгийн газраас бүү бас аяныг 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. За өнөөдрийн хэмжээнд бол бүү бас аяны нээлттэй арга хэмжээ буюу Дархан аймгийн Хараа голын ирэг дээр ард иргэдээ үер усны ослоос урьдчилан сэргийлэх өдрөлийн арга хэмжээг бол зохион байгуулан ажиллаж байна. За ингээд энэ хүү өдрөлөг маань цаашдаа 6 дугаар сарын 15-наас 9 дугаар сарын 15-ны хугацаанд нийтдээ 3 сарын хугацаанд үер усны ослоос урьдчилан сэргийлэх ард иргэдэд таниулга ухуулах сурталчилгаа хийх. За сэрэмжлүүлэг өдрөлийн арга хэмжээ, аяны арга хэмжээг хэмжил маш олон арга хэмжээг төлөвлөлөө ажиллаж байна. Иймд Дархан аймгийн иргэд та бүхэн энэ хүү бүү бас үер усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээнд нэгдхийг уриалж байна. За Дархан аймгийн хэмжээд гэх юм бол өнгөрсөн жилд 2025 онд орхон Инхтал баг дээр нэг 2 усны ослын дуудлагаар амь насаа алдсан дуудлага бас бүртгэгдсэн байгаа. Энэ жилийн хугацаанд бол үер усны дуудлагагүй ажиллаж байна. Нээлтийн арга хэмжээнд Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга янжмаа оролцож Дархан аймагт аяны үйл ажиллагаа аль бие усаар эхэлснийг мэдгдлээ. Аяны хүрээнд Хараа голын эрэг дагуу иргэдэд бодит орчин зохион байгуулсан дадлага сургалт, зулцгын гол хүүхдийн цусланд амарч буй хүүхдүүдэд сургалт өртөөчилсөн тэмцээнийг зохион байгууллаа. Үүнд усан тосолцсон иргэнийг аврах ажиллагааны бодит үзүүлбэр, аврах зав ашиглах ажиллагаа, уснаас ирэн хайх, аврах ажиллагаанд эрэлж нохой ашиглах үзүүлбэр, уснаас аврагдсан иргэнд үзүүлэх зүрх уушиг сэргээх болон анхны тусламжийн сургалт, хүүхэд багчуудын оролцоог хангасан танин мэдхийн тоглоом тэмцээн, арга хэмжээний үеэр иргэд хүүхэд багчууд усны ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг дадал эзэмшиж, онцгой байдлын аль багчдын аврах ажиллагаатай бодитоор танилцлаа. Хөтөлбөрийн дарга мэдээ. Дархан аймагт үр тариа төмс хүнсний догоо эмийн ургамал, тосны ургамал, жимсний тарж ургуулж байна. Тариалангийн үйл явц хэдэн хувьтай байгааг Дархан аймгийн хүнс өдөө аж ахуйн газраас тодрууллаа. За Дархан аймгийн тариалтын явц бол 80 гаруй хувьтай явж байна. Улаанбаатарын хувьд бол 15 мянган гад 90 тариалга ирсэн. Одоо 23 мянган гад 89.3 хувьтай тариалагдж байна. Аравсны хувьд бол 1488 гад тариалах ёстой. Одоо бол 1000 гад тариалцаа явж байна. За төмс 223 гад тариалах ёстой байгаа. Одоогийн байдлаар бол 300 гад ерөөхдөө тариалцсан явж байна. Малын тэжээл бол бас 200 гад малын тэжээл тариална. Үүнээс бол малын тэжээл бол 90% тариалагдсан байна. Хүнсний ногооны хувьд бол одоо нөхцөл байдал цагаагартай холбоотойгоор бол жоохон удаашралтай явж байна. Шөндөө хүүтэн оноод өдөртөө бол нэлээ бас сэрүүхэн талтай байгаа учраас тариалт нь бол төрүүлж тариалагдсан үед нь бол хайрагдах одоо их шуурга одоо шуурж байгаа үед бол одоо ургамлын үр хийсэг зэрэг нөхцөл байдлаас болж дахин тариалагдаад жоох удаашралтай явж байна. Нийтдээ бол 2000 гад хүнсний ногоо тариалагдана. Одоогоор бол 1400 орчим гад тариалагдсан явж байна. Үзэгч та бүхэнд орон нутгийн чанартай мэдээллүүдэд танилцуулаа. Харин одоо хөтөлбөрийн уламжлалын дагуу Сэлэнг төв Дархан аймагуудын цаг агарын урьдчилсан мэдээллийг хүргэх гэж байна.
Төмсийн мэдээллийн хөтөлбөрөөр ээлжид дугаарыг өндрөөд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Маргааш 19 цагаас шинэхэн хөтөлбөрөөр эргүү уулзъя. Баяртай үзэгчтэй.